Сайн байцгаана уу? За өнөөдөр түнхний дашгалыг оруулъя. За тэгэхээр түнхний дашгалын маань хөдөлгөөнийг болохоор энэ хөдөлгөөнийг болохоор хоёр янзаар хийж болно. За миний хувьд бол яг ингэж хийх энэ хөдөлгөөн бол их сайн тохирдог надад. Тэгэхээр миний хувьд бол байнга ингэж хийдэг. За тэгээ та нар маань энийг ингээд нэг талдаа 15 ч юм уу 20 удаа ингэж хийж болно. За одоо нөгөө талдаа тийм үү. За тэнцвэрээ олохгүй бол та нар маань ингээд бас юм ингээд түшчиж болно. Жишээлбэл энэ модноос ингээд юм тий ингээд түшээд ингээд хийх юм бол бас их өөрт чинь ихтэйхэн байх болно. За ингээд энийгээ ингээд 15-аас 20 удаа гэт хийнэ. За нөгөөх нь болохоор зарим хүмүүс бас нэг ийм 8-2 өгүүлж байгаа юм шиг ингэж хөлөө ингэж бас хөдөлгөж ингэж түнхээ ингэж ингэсэн хөдөлгөөнөөр бас хийдэг. За энэ бол надад тохирдоггүй. Энийгээр ингэж хийхээр минийх бас жоохон өвдөд байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр энэ нөгөө түнх нь одоо хүн хүний түнхний асуудал бас яг өөр байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр яг тэр хаана тэр асуудалтай байна. Тэрнээсээ шалтгаалдаг юм болов уу гэж боддог. Тэгэхээр та нар маань яг энийг хоёрыг ингээд өөрсөн дээрээ туршаад үзтээ аль тохирч байгаагаар нь энэ хоёрын аль нэгийг ингээд хийгээд үзээрэй. За энэ нь болохоор ингээд ерөнхийдөө нэг 8-2 өгүүлж байгаа юм шиг л ингэж хөлөө эргүүлж байгаа. За ингээ эргүүлснийхаа дараа одоо хөлөө урагшаага ингээ арагшаага ингээ сайхан савлж байгаа. За яг чадлынхаа одоо хөлнийхөө бас хөлий чинь юу дээшээгээ чадлынхаа хэрээр арагшаага чадлынхаа хэрээр ингэж яана. Гэтэ ингэж биеэрээ ингэж хөдлөхгүй шүү. Ингэж бие дагуулж ингэж хөдлөхгүй. Яг л энэ зөвхөн энэ бие яг цэх байлгаад зөвхөн хөлөө хөдлөгнө. За ингээ мөн л бас 15-аас 20 удаа за энэ дашгалаа ингээд хийнэ. За одоо нөгөө талаа. За одоо ингээ хийснийхаа дараа за одоо баруун зүүн тишээгээ хөдлөө ингэж бас хөдөлгөнө. Энэ маань яг л бүгд түнхний хөдөлгөөн л хийгээд байгаа ерөөсөө. Түнх дашаа тий. За ерөөсөө энэ юу хахад бие дагуулж хөдлөхгүй. Бие яг сайхан цэх байлгаад зөвхөн яг энэ л түнхнийхаа энэ ташааныхаа энэ хөдөлгөөнөөр л энэ юугаа явуулна шүү яг. За түнх муутай хүмүүс бол яг ингээд нэг хөл дээрээ зогсохоор яг тэр юу чинь бол их үддэг. Одоо жишээлх юм бол миний зүүн талын энэ эдлийн түнх бол муу учраас яг энэ хөл дээр яг ингээд удаан ингээд зогсоод ингээ хийхээр бас энэ маань ингээд жоохон өвддөг. Тийм болохоор та нар маань тоогоо багасгах хэрэгтэй өвдүүлээд хийгээд иж болохгүй 15-20 удаа хийх гээд нэг 5 ч юм уу 10 ч юм уу те яг тэр тэгэл өөрийнхөө яг чадж байгаа тэр тоогоор хийгээрэй. Тэгэхгүй яг тэр юу яхаар түнх өвчтэй байх үед бол ингээд удаан яг энэ нэг хөл дээр энэ тэр ачааллаа түнхэн дээр ачааллаа авахар түнхчин өвддөг шүү. Тэгэхээр тэгж өвдүүлээд хийгээд иж болохгүй. Тэр тоогоо яг тохируулаад хийнэ гэсэн. За одоо ингээ хийснийхаа дараа за нэг жоох алцаагаад ингээ зогсчихно. За тэгээд сайхан ингээд 8-2 эргүүлсэн маягтай сайхан ингээд зөвхөн мөн ингээд ташаагаараа зөвхөн одоо яг энэ түнхээ юугаа яаж байгаа хөдлөж байгаа. Сайхан гадагшаагаа ингээд сайхан түлхэж өгөөд буцаагаад зөвхөн яг энэ түнх ташаагаараа л хөдлөнө. Мөн энэ чээж бэлхүүс энэ буяа ерөөсө хөдлөхгүй. Яг л зөвхөн хөлөө дагаж мөн хөдлөхгүй.
Яг зөвхөн ташаагаа дагуулад ингээд сайхан гоё бүжгэлж байгаа юм шиг те сайхан найгаж байгаа бүжгэлж байгаа сайхан ая сонсоо та нар маань ингээд сайхан ингэж одоо найгаж болно шүү дээ. Тэгэхээр ингээд сайхан хийж өгнө. Тэгэхээр энэ бол бас мөн яг зөвхөн төвхөнд маань их сайн бас. Тэр гадаа ихгүй юм уу? Халуунч хүүднж сайхан мэ. За ингээ хийчихснийхаа дараа та нар маань за ерөнхийдөө би хажуу тишээ бас хараа зогсъё. Тэгвэл та нарт маань илүү харагдах болов гэж бодоод за бас нэг баг зэргийн нөгөө мөрний хэмжээтэй зай гэдэг штэ тий. За тэрэн шиг ерөнхийдөө бас нэг жоох ингэсийгээд ийм зогсчихно. За ингэж зогссныхоо дараа яг ингээд ихцээрээ ингээд тонгойно. За ихцээрээ тонгоогоод гараа ерөнхийдөө хөлөндөө хүргээд за тэгэхээр чи яг энэ бас л мөн энэ юу чинь ингэж хөдөлж байгаа. За ингээд за тэгээ буцаад ингээд сууна. За суухтаа мөн энэ хөлөө энэ өргөөд яг өлмий дээрээ суун шүү ингэж. За сууж чадахгүйнууд нь бол түүх муутай хүмүүс бас суухад хэцүү байдаг. Сууж чадахгүйнууд нь энийг хийх гээд ах шаардлагагүй. Сууж чадж байгаанууд нь ингээд хийх хэрэгтэй. За буцаад ингээд. За буцаад. За ингээд бас л мөн 15-аас 20 тоогоор хийн. За ягаад энэ үлмий дээр үлмийг ингэж заавал өргөж ингэж яаж байгаа юм бэл энэ маань бас их хэрэгтэй. Энэ ясанд маань энэ бас бид нар ясандаа бас хүч өгж байгаа хөлнийхөө дээрээс нь энэ бас энэ доотлын энэ хөлний энэ ирээн булчин маань бас хөгжихэд энэ гатуу болоход одоо тий чангарахад их чухал. Тэгээд яг энэ хөдөлгөөн бол мөн л бас энэ яг түүхний хөдөлгөөнд бас их нөлөөлж байгаа. За ингээд сайхан 15-аас 20 удаа. За ерөнхийдөө өөрөөсөө би 15-аас 20 удаа гэж хэлж байгаа тий. Тэгэхээр та нар маань би түрүүнд дахиад анхааруулад хэлье. Өвдөж байгаа бол заавал тэр тоогоор хийх гээд ах шаардлага байхгүй. 5 удаа ч хийж болно, хэдэн удаа ч хийж болно. Ерөөсөө цөөхөн гэж ерөөсөө муудахгүй. Тогтмол хийх нь л их чухал болохоос ш. Тэр олон тоо хийсэн гэрээ сайн гэсэн үг биш. Өвдүүлээд хийгээд ич болохгүй. За ингээ хийснийхаа дараа сайхан бие суллаад сайхан амьсгаагаа бас мөн сайхан аваад сайхан тэгээд заагаад сайхан хамраараа гаргаад би бол дандаа амьсгаагаа хамраараа аваад хамраараа буцаагаад гаргахыг хичээдэг. Тэгээ сайхан амьсгалаа бас хамраараа аваад хамраараа гаргаад ингээ сайхан тайвшруулах хэрэгтэй. Ер нь тасгал болгоныхаа дараа ер нь ямар ч тасгал хийсэн заавал дараа нь гоё ингээд амьсгалаа аваа сайхан амьсгалаа гаргаад 1 минут юм уу 2 минут за болж бол 3 минут ингээд сайхан амьсгалын тасгал хийгээ сайхан бүх биеэ сайхан тайвшруулад ингээд хийж байгаарай. За тэгээ та нартай баярлалаа. Амжилт хүсье.